Өглөөний минь бид хоёр өнөөдөр сайн дурын ажиллаа хийх гэж нөгөө газраа ирсэн байна. Одоо цагаа хүлээгээ зогсож байна. Тэгээд ороод юу ихийг харцгаая. Хей за өмнөх влогоор бид хоёр Японд хэрхэн өнгөө хүнс цуглуулах вэ гэдэг бичлэг оруулсан. Энэ удаад тэр газараа дахиад ирсэн байна. Гэхдээ өнөөдөр хүнс цуглуулахгүй хамтдаа сайн дурын ажил хийцгээе. Боосоо өнөөдөр ямар ажил хийх вүлээ? Өнөөдөр нэг байгууллагад явуулах бараанууд байгаа юм. Байгууллага гэдэг нь тусгай хэрэгцээт хүмүүс зориулсан газрууд болон өндөр настан хүүхдүүдийн асрамжийн газруудыг хэлж байгаа. Аль өдөр ирснээсээ хамаарат хийх ажлууд нь өөр байдаг. Жишээ нь 9-р сарын сайн дурын ажилчдын календар харагдаж байна. Анх ирэхэд бид хоёр агуулгын бараа ялгах ажил байсан бол энэ удаад хүнс зөөж үргэх ажил дээр оногдсон байгаа. Тэгээд яг гуруулахнаа эмхтэй байсан болохоор жоохон хүч их шаардсан. Гэхдээ бид гурав чадсан. За хоёр давхраас ачаа зөөсөн юм манай дахиад бууж ирнэ. За ийм ачааны лифт байхгүй бол өстой чанга санагдсан шүү. Энэ байгаа тулдаа их амар байлээ. Subscribe, like, comment мартаагүй без. За одоо хамтдаа Саркаг хэр мэдрэмжтэй жолооч вэ гэдгийг шалгацгаая. За бас гайгүй хоёрхан л мөрөглөө штэ тий. Лок хийрэй нэгэ. Үчирээ. Нет. Энтбэтэр. Яга босгүй. Энэ лифт нь 75 см-аас дээш өндөртөө юм хийвэл багтахгүй байсан. Тэгэхээр нь бит хоёр зарим нэг хөнгөн юмнуудыг сайхан өөрсдөө өргөөд дээшээгээ гараад явсан. Хоёр давхарт гараад ирсэн чамаа нэрлээ. За энэ өдөр байгуулгын бараа бэлтгэхээс гадна маш их юм хандивын бараанууд ирсэн. Энд харагдж байгаа энэ фан байм гэдэг нь жүжигчин Дин Фужиока сангийн фэн клубоос ирсэн юм төрсөн өдрийн бэлэг байгаа. Жүжигчин маань за та нар надад битгий бэлэг явуулаарай. Энэ байгууллага руу ингээд хандивлаарай гэж хэлсэн. Тэгээд тэрнээс нь хойш ингээд өдөр болгон маш их юм бэлгүүд ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд бит хоёр баг 2 цаг ажиллахдаа 5-6 удаа энэ том түрдэг тэргээр дүүрэн бэлгийг ингээд дээшээ доошоо зөөж байрлуулсан байгаа. Читэн ингээд авсан будаага ингээд нэмээд том болгоод өгсөн байгаа. Түгээл амар их юм баг-багаар ирээлээд юм байна. Одоо эндээс 100 хэдэн килограмм будаа ирнэ гэсэн мэт тий. 1000 гэсэн утсаа бичгүй. Тэгэл тэднийг бүгдийг ингээд энэ хайрцагнуудыг хийгээд явах юм байна. Subscribe to my channel. За эндээс эхлээд бит хоёрын хүч чадлыг сорьсон ажлууд эхэлсэн байгаа. Ингээд 5 кг-ийн будаач чинь за хоёулаа нийлээд өргсөн гэхээр нэг хүн нэг 300-400 уутыг өргсөн гэж бодохоор чинь бүр ёо гар чинь бүр хүний гар шиг л болдго юм байлээ. Ёо 12-ийн будаа таал гэж 750 кг будааны тал сая буруу хэлсэн бэ штэ. Тэндээс авчирсан будаага дахиад хөрөгч рүү зөөж ийн гэдэг чинь нэг хүн 750 кг будаа өргөсөн гэсэн үг болох нь биш үү? Бид хоёр хүч чадлын туйлууд юм а тийм ээ. Оскар самадиштай бид хоёр ажлыг дуусчлаа одоо таллаа.
Та ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг description-с үзээрэй. Ингээд хэрхэн очих талаар зааварчилгаа хүрүүлье. Та бүхэн Акихабарагаас хэрвээ ирэхээр бол Showadori Gate-ээр гарах хэрэгтэй. Тэгээд Showadori Gate гэсэн тэмдгүүдийг дагаад яваад ахаар ийм газраар гарнаа. За тэгэл гэрлэн дохиогоор гараад хаашаа ч ирэхгүйгээр урагшаага метроныхаа замыг дагаад алхаад 10-аас 12-3 минут алхаад ер нь бол Акихабарагаас хүрдэг байгаа шүү. Чигээрээ л алхаад байна. Асакуса бавчигаас ирэх бол маш амархан, зүгээр тэр ингээл харагдаж байна. Асакуса баш явал нишиг үчигээрээ гараад баруун ирэх юм ш тий. Баруун эргээд чигээрээ явж агаад тэнд байгаа. Subscribe, like, comment мартаагүй бэз.